Та Mobile Legends-ийн хамгийн хурдан хамгийн аюултай ассасинуудын нэг болох Гүшэнийг мэдгүй. Гэхдээ түүний хурд зүгээр нэг авьяас биш. Тэр бол хөв төлөнтэйгээ тэмцэн залуу юм. Даавланд Paxley хэмээн алдартай шидтний аваг байлаа. Тэдний хөвд шид бол хүйл, шид бол нэг төр. Гүшэн энэ аваг төрсөн ч бусдаас өөр байв. Paxley аваг цэвэр шидийг хүлээн зөвшөөрдөг, харин Гүшэн шидийг ил тутахтай аслуулж байлаа. Түүний хөвд ойрын тулаан хурд сүүдэр жинхэнэ хүчин байв. Гэвч энэ нь овгийн хуйлд харш байлаа. Ахнар нь ахмадуудад нь түүнийг буруутгав. Чи Paxley-ийн нэр төрийг хутаалаа. Гүшэнд хоёр сонголт өгсөн. Өөрийгөө үгүйсгэх эсвэл овгоо орхих. Тэр хоёр дахийг сонгосон. Гүшэн овгоо орхиж ганцаараа даавнлуудаар тэнэв. Тэр хүчээ улам төрүүлж сүүдэрт сурвалжиж аллагын урлагийг имжсэн. Түүний хотог бүр шидээр дүүрэн хөдөлгөөн нь бүрэн хөлтэй ойрхон байлаа. Удалгүй шидэд хутгад сүүдэр гэх нэр түүн дэрв. Тэр зөвхөн алуурчин биш, тэр бол өөрийн замыг сонгосон хүн, хуучин хуулийг эвдсэн суутан хурд ба аюуны нэгдэл. Өнөөдөр Гүшэн Даавланд султаж байна. Түүний зорилго нэг л зүйл, өөрийн зам буруу биш гэдгийг батлах. Тэр сүүдэрт алаг болж нүд ирмхийн зур дайснаа унагана. Зарим батал дурд гэрлээс төрдөг. Гүшэн бол сүүдэрээс төрсөн суутан. Гүшэн болон Аамон ах дүүсийн сүүдэр тулаа. Нарт нэг аваг нэг цус гэвч хоёр өөр зам. Энэ бол Paxley-ийн авгийн хамгийн эмнэлэг тулаан. Даавнланд шидээр алдартай Paxley аваг оршдог. Энэ авагаас хоёр суутан төрсөн. Аамон цэвэр шидний төгс жишээ. Гүшэн хутаг ба шидийг хослуулан зөрчигч. Аамон бол овгийн итгэл найдвар бол овгийн алдаа. Уралдаа сонголтоо гэх үйл явцыг Аамоныг асуув. Гүшэн овгийн хуулийг зорчиж өөрийн замыг сонгосон. Аамон харин овгийг хамгаалахаар үлдсэн. Ахын дүүгээ ингэж хэлжээ. Чиний зам Paxley-г сүрэлт хүргэнэ. Харин Гүшэн хуучин хууль биднийг хүлж байна. Шүн сар нуугдсан сүүдэр дундаас хоёр дүр нэг рүү ойртлоо. Нэг нь шидийн ноён, нөгөө нь алуурчин. Тэдний дунд үг хэрэггүй байв. Аамон болоршиг гялалцсан шидээ задлав. Гүшэн нүд ирмэхийн зур ард талд нь очив. Утаг нисэн шид дэлбэр нь газар хагарч агаа чичирнэ. Энэ бол ах дүүс биш. Үдэс санааны тулаан байлаа. Тулааны дунд Аамон гин зогсов. Тэр Гүшэний хөдөлгөөнд хуучин дүүгээ олж харлаа. Чич одоо ч Paxley хэвээрээ гэж хэмнэ. Гэхдээ аль хэдийн оройтсон байв. Сүүлийн зохилтонд гэвч хинч унсангүй. Гүшэн сүүдэрт алаг болов. Аамон ганцаараа үлдэв. Тулаан дууссан дайсагнал үгүй болоогүй. 7-р тэр өдрөөс Paxley аваг хитэж өмнөгшгөө байгаагүй. Гүшэн зүгтгч болов. Аамон хамгаалагч хэвээрээ. Гэвч хоёул шархтай үлдсэн. Энэ бол ялалтын тухай түүх биш. Энэ бол ах дүүс хоёрын зөрслийн тухай дом юм.